Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Стандарт хэмжил зүүн газрын Масан онлайн телевизийн ярилцлагын цагийг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар бид аюулгүй тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар стандарт хэмжил зүүн газрын бүтээгдэхүүн тогтолцоо баталгаажуулалтын газрын дарга Ганзартай ярилцж байгаа. Тэгэхээр аюулгүй тэмдгийн талаар ойлголтыг бидэнд өгөхгүй юу? За баярлалаа. За аливаа улс орн бол аюулгүй байдал тийм ээ, чанарын асуудал, за хүний одоо эрүүл мэнд, амьдрах орчны одоо баталгаатай байдал зэрэг одоо олон хүчин зүйлсээс шалтгаалж, за төр засгийн зохицуулалтаар бол ингээд энэ худалдаанд өргөн хөрөөтэй ашигладаг янз бүрийн одоо тэмдгүүдийг бол ашигладаг л да. За түүнтэй нэгэн адил одоо Монгол улс ч гэсэн бас одоо аюулгүй тэмдгийг бол одоо бий болгоод одоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Аюулгүй тэмдгийг одоо ямар бүтээгдэхүүнд хэрэглэх вэ? За аюулгүй тэмдгийг бол юуны өмнө эрх зүйн орчны талаар ярих нь зүйтэй байх. За 2017 оны 12 сард стандарт техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль маань итгэдэг гарсан. За ингээ 2018 оны 7 сарын 1-ээс хэрэгжижсэн байна. Тэгэхээр энэ хуульд заасны дагуу бол Монгол улсад одоо дотоодын үйлдвэр үйлчилгээ тийм ээ, за даа ялангуяа одоо хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болцшгүй одоо бүтээгдэхүүнд бол заавал аюулгүй тэмдэг авах ёстой гэж бол ойлжсэн байна. Тэгэхээр энэ хуулийг дагаж гарсан одоо дүрм журмууд бий л дээ. Тэгэхээр энэ дүрм журмуудын хүрээнд бол одоо Монгол Улсын засгийн газраас 291 дугаар тогтоолыг бол батлан гаргаад байгаа. Тэгэхээр энэ тогтоол маань ямар учиртай вэ гэхээр одоо заавал одоо тохирлын баталгаанд хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтыг бол баталж гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр энэ жагсаалтад орсон бүтээгдэхүүн бол заавал одоо аюулгүй тэмдэг авах ёстой маа гэж бол одоо ойлжсэн байгаа гэсэн үг. Одоо бүтээгдэхүүндээ аюулгүй тэмдэг авъя гэд байгууллагууд хүсэлтэй мэдээж одоо ирүүлэх бах. Аюулгүй тэмдгийг хот ямар одоо шаардлага хангасан байх шаардлагатай байдаг вэ? За ямар шаардлага хангах вэ гэхээр мэдээж аюулгүй одоо үзүүлэлтүүдийн одоо шаардлагыг бол бүрэн хангаж байх ёстой. Нэгдүгээрт. За хоёрдугаарт холбогдох одоо стандарт техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх ёстой. Аюулгүй тэмдгийг одоо хэрэглэснээрээ тухайн одоо үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгууллагууд эргээгээд эргэн хэрэглэгчдэд одоо ямар ач холбогдолтой байдаг вэ? За мэдээж шууд одоо үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний хаяг шошгоноор энэ тэмдэг маань одоо тавигдж өгнө. За ингэснээр одоо үйлдвэрлэгч маань өөрийнхөө бүтээгдэхүүнд хөндлөнгийн одоо буруудагч одоо мэргэжлийн байгууллагын одоо баталгаажуулалт хийлгээд, за түүнийхээ үр дүн бүтээгдэхүүнийхээ хаяг шошгон дээр одоо тавьж байршуулах гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгч бол одоо ямар ч нэгэн эргэлзээгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахд зах зээл дээрээс одоо шууд ухаан тэмдэгтэй байх юм бол одоо эргэлзэлгүйгээр худалдаж авах боломжтой гэж үзэж байна. Худалдаанд маш их өндөр ач холбогдлыг бас бий болгоно гэж бид харж байгаа. За яагаад тэгэхээр одоо дэлхийн улс орнууд бол одоо өөрийнхөө одоо тийм ээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд бол заавал одоо мэргэжлийн одоо итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон одоо аюулгүй болон чанарын за гэх мэт тийм ээ маш олон тэмдгүүдийг одоо худалдааны барааны тэмдгүүдийг тавьж өгдөг болсон байгаа л да. За түүнтэй адилхан л одоо Монгол улс бас яг энэ олон улсын жишээ дагуу энэ тэмдгийг бол бий болгож байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө бүтээгдэхүүн одоо аюулгүй юм, за тохирлын баталгаанд хамрагдсан байна гэдгийг илэрхийлэх одоо тэмдэг юм аа гэж ойлгож байна. Дэлхийн бүх улс орнууд бол одоо яг энэ жишгээр одоо тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд одоо гарганаа. Тохирлын баталгаагүй бол зах зээлд гаргахгүй л гэж ойлгох хэрэгтэй. Манай үйлдвэрлэгчид маань одоо аюулгүй тэмдгийг авахд өдий хэрэг хугацаанд авсан байх шаардлагатай вэ? Тийм хугацаа одоо заасан байгаа юу? За мэдээж нэг өдөр шууд аюулгүй тэмдэг авах ёстой гэдэг болохгүй. Шилжилттэй хугацаа байх ёстой. За тухайн одоо үйлдвэрлэгч маань бас тодорхой одоо аюулгүй одоо тийм ээ шаардлагуудыг хангах одоо бэлтгэл ажлыг бол хийж эхэлнэ. За төлөвлөгөө гаргаад ажиллах ёстой байх. За ингээд бараа бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл, технологи, ажлын байр, боловсруулж ингээд бүхэл зүйлс нь одоо энэ аюулгүй холбогдох шаардлагуудыг хангасан гэж үзсний дараа бол манайд одоо хүсэлтэд ирүүлэх ёстой. Эхний ээлжинд бид одоо олон удаагийн тохирлын баталгаанд хамрагдсан тогтвортой технологи болоод бусад бүх үйл ажиллагаанд тогтворцсон тохирлын гэрчлэгийг олон удаа авсан тийм одоо үндэсний одоо үйлдвэрлэгчнэрээ эхлээд үүний түрүүнд аюулгүй тэмдэг авах
мэдээллийг бол хөрвүүлээд түүний үр дүнд одоо аж ахуйн нэгжүүд маань бол хүсэлтэд бидний хөрвүүлээд аюулгүй мэндийг ихнээс олгоод явж байна. За цаашлаад бол энэ 291 дугаар тогтоолын жагсаалтад багтсан одоо энэ бүтээгдэхүүнүүд бол аюулгүй нэмлэг бол авах шаардлагатай гэж ойлгож байна. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид та бүхэндээ аюулгүй тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.